За сайн бацгаана охтуудаа. Энэ удаагийн бичлэгэндээ би найз залбуугийнхаа нүрийг буднаа. За тэгээд нэг удаа ч гэсэн өөрийнхөө биш өөр хүний нүур будаж үзүүлэх гэсэн. Тэгээ энэ будалд нь зураг бас бичлэгэн дээр их гоё гарах будалд байгаа. За нүүрнийхээ будыг эхлэхдээ би заавал primer төрхөж өгдөг байгаа. Бүх бичлэгэн дээрээ би ингэж хэлдэг. Тийм болохоор primer их чухал. Ер нь кремээ жигдхэн гоё төрхөж өгье гэвэл. За тэгээ крем болвол энэ Neutrogena-гийн Healthy Skin гэсэн ийм фаундейшн байгаа. Энийг би Sigma-гийн багсаар маш жигдхэн төрхөж өгж байгаа. Манай золбоогийн нүр ямар нэгэн сэвгүй учраас маш бага хэмжээний крем төрхөж өгсөн. Тэгээд хамарныхаа хоёр талд бага зэрэг улаалттай учраас тэнд нь илүү төрхөж өгж байгаа. За тэгээд илүү сэвээ би консилераар бас нүднийхээ доор гэрэлтүүлэгч төрхөж өгж байгаа. Энийгээ би пудрээр түрхдэг ийм порлоноор уусгаж өгж байгаа. За тэгээ арьсандаа хүрхэхдээ маш зөөлхөн хурж өгнө. Ялангуяа нүднийхээ доорх арьсанд маш анхааралтай, маш болгоомжтой хүрэх хэрэгтэй. За тэгээд золбоо маань маш хуурай арьстай байгаа. Тийм учраас маш бага хэмжээний пудр төрхөж өгж байгаа. За хөмсгийг би ийм дали үзүүртэй ийм солонгосын харандаагаар маш зөөлхөн зурж өгж байгаа. За тэгээд хөмсгөө уусгахын тулд багсаар нь сайн саманж өгөөд. За энэ өнгөхгүй жил бол урт хөмсгөний үстэй охтуудад зориулсан үсийг байранд нь байлгадаг ийм учиртай. За нүдэ бутахаас өмнө би primer төрхөж өгж байгаа. Primer нь Аз нүдтэй хүмүүст бас будаг нь их буудаг хүмүүст их тохиромжтой. Будгийг илүү удаан тогтооно. За тэгээд тэн би энэ 3 тэний хамгийн голын бор өнгийн тэнийг эхэлж төрхөж өгж байгаа. Эхлээд их хөвсгөр багсан дээр жигдхэн зохиндоо төрхөж өгөөд дараа нь арай хавтгай багсан дээр нүднийхээ сормостой илүү ойрхон төрхөж өгнө. Тэгээд маш жигдхэн хөнгөн дарж төрхөж өгнө. За тэгээд саяныхаа бор өнгийг бас нүднийхээ доод талд төгсгөл хэсэгт нь маш сайн уусгаж өгнө. Энэ нь нүдийг их гүн бас их хөнгөхгөр харагдуулдаг байгаа. За тэгээд хөвсгөр багсаараа дахин нэг уусгаж өгж байгаа. За би энэ гэрэлтүүлэгчийг хөмсгөнийхэн доор хуруугаараа зөөлхөн төрхөж өгнө. Бас мөн нүднийх нь угт төрхөж өгж байгаа. За би саяныхаа гэрэлтүүлэгчийг нүднийхээ гол хэсэгт маш бага хэмжээгээр төрхөж өгж байгаа. Энэ нь нүдийг илүү цоглог харагдуулдаг. За тэгээд мөн адил нүднийхээ доод бас гол хэсэгт нь төрхөж өгж байгаа. Энэ нь их залуухан харагдуулдаг байгаа. За нүдний контур болвол би энэ Urban Decay-гийн удаан тогтолттой ийм харандаа хэрэглэж байгаа. Хэрэглэж байгаа харандааны өнгө маань маш бараан чернэлийн агаа өнгө байгаа. Харахад бол хар өнгийн харагдаж байгаа ч гэсэн хар өнгө хэрэглэснээс илүү зөөлхөн бас натурал харагддаг байгаа. За та бүхэн харж байгаа би контур маш нарийнхан төрхөж өгж байгаа. Бас төгсгөлийг нь уусгасан байдалтай. Энэ нь илүү их натурал харагддаг. За контур тавихтаа эхлээд сормос ургаж байгаа хэсгээс эхлээд тэгээд төгсгөл хэсгийг зурж өгж байгаа. За 3 теннийхээ хамгийн бараан бор өнгийг жижигхэн багсан дээр аваад би залбоогийнхоо доод сормосон дээр тавьж өгж байгаа. Энэ нь доотлын сормосыг илүү өтгөн болгож харагдуулна. Бас зурган дээр их гоё том нүдтэй харагдуулдаг. За мэдээж сормосоо будахынхаа өмнө сормосоо сайн эргүүлж өгөөд. За тэгээд энэ L'Oreal-ийн маскара хэрэглэж байгаа. Энэ цагаан маскара нь бол сормосыг илүү өтгөн бас урт болгодог байгаа.
За эхлээд цагаанаа түрхээд тэгээд дараа нь хар сармусны будгаар дээгүүр нь явах юм бол маш өтгөн бас урт сармустай харагддаг. За доотлын сормосонд би ийм долгионтой сормосны будаа хэрглэж байгаа. Ягаад гэвэл доотлын сормосыг буутахад хэцүү байдаг. Ялангуяа Аз сормоснууд маш богинохон. Энэ нь Аз сормосыг ч ихсэн маш эвтэйхэн будчихдаг ийм сормосны будаг байгаамаа. За тэгээд залбоогийнхаа нүднийхээ төгсгөлд ийм ширхгээр наадаг ийм сармус нааж өгж байгаа. Би нэг нүдэнд 3-аас 4 ширхгийг л зөвхөн нүднийхээ төгсгөл хэсэгт нааж өгсөн байгаа. За хацар өнгөлөгч бол маш гоё ийм улбар шар бас ягаан холцтой ийм хацар өнгөлөгч байгаа. За зурган дээр нарийнхан нүртэй гарахын тулд сүйдэрлэх их чухал. Гэхдээ хит их сүйдэрлэх юм бол зурган дээр их халтар гарах магадлалтай шүү. За залбоогийн арьс хуурай гэж би хэлсэн байгаа. Тийм учраас би жоохон гэрэлтүүлэгч нэмж өгсөн. За уруулны хувьд бол би биений өнгөтэй уруул хүрээлэгчээр эхэлж уруулныхаа хэлбэрийг их засч өгсөн. Яг л эрхэм болгоны уруул нэг талтай дали ч юм уу те янз янзын хэлбэр байдаг. За уруулын будаг нь би MAC-ийн ийм маш бүдэгхэн натурал ягаан өнгө хэрэгэлсэн. За тэгээд бага зэрэг өнгө нэмхийн тулд би улаан өнгө уруулынх нь голд нэмж өгсөн байгаа. За тэгээд октоудад маань энэ будалд таалагдсан байх гэж найдаа. Тэгээд дараагийнхаа бичлэгэнд дахин уулзцгаая. Түр баяртай. Bye.